Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Геополитиква Монгол сувгийн ээлж нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. За Эрдэнэ чулуун сайд бит хоёр хэд хоног нэлээд хэд хоног одоо саатчлаа, Завсардсан. завсарлцлаа. Тэгээд энэ хооронд зөндөө олон үйл явдал боллоо. Тэгэхээр бид хоёр бас ойрхон хэд хэдэн сэдвээр нэвтрүүлэг хийхээр ярьж байна. За тэгээд эхний сэдв бол Эрдэнэ чулуун сайдын сонгосноор Украиний ерөнхийлөгч Зеленскийгийн туслах байсан туслах байсан эмэгтэйн Такер Карлсонд өгсөн ярилцлагын талаар сэдвийг сонголоо. За түүний дараа сүүлийн үед болсон томоохон айшлуудын талаар ингээд явах бодолтой байна. За Эрдэнэ чулуун сайдаа эхлэх үү тэгвэл? За тэгье. Та сая гар утсаа ингээд наашаа оруулж байгаа нэг дэлгэсэнд орж ирээд байна шүү. Тэрийг анхаараарай та. За ойлголоо. За баярлалаа. За тэгэхээр сая нэг анхаарал татсан нэг нэвтрүүлэг бол энэ Америкийн Такер Карлсон гэд сэтгүүлч хүн байгаа. Одоо манай Монголд ер нь мэдхгүй ч хүн байхгүй хаа да баг. Энэ хүн нэлээд одоо сүүлийн 2-3 жилд бол их алдаршаад ирсэн. Тэгээд Америкийн сурвалжлагч нар дотроос бараг ганцаараа шахуу хинээс Путин ерөнхийлөгчөөс ярилцлага авч ирснийг та нар санаж байгаа бах. Тэгэхээр энэ Такер Карлсон чинь бас яг сонгуулийн нөгөө Америкийн сонгуулийн үеэр хэнийг ерөнхийлөгч Трампыг нэлээд хүчтэй дэмжиж явсан хүний нэг байсан. Гэхдээ одоо бол сүүлийн үед бас тэр хоёрын хооронд янз бүрийн одоо асуудлын зөрөлдөө гарч байгаа мэдээлэл нэлээд явж байна лээ. Тэгэхээр энэ Зеленскийтэй одоо 2019-оос 2021 оныг дуустал бараг шахуу 2 жилийн хугацаанд Зеленский ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Юлия Мендель гэж эмэгтэй байна. Тэр эмэгтэй бодвол Америк гарсан юм шиг байна. Тэгээд хинтээ Такер Карлсонтай энэ оны 5 сарын 11-нд өөрөөр хэлбэл нэг 10 хоногийн өмнө ярилцлага өгсөн байна. Энэ ярилцлага нь цаг хагас үргэлжилсэн байна. Тэгэхээр энэ асуулт хариулт маягаар явж ирсэн нь мэдээж. Гэхдээ би гол нь тэр Менделийн өгсөн хариултыг нь анхаарсан. Тэгээд түүнийг үзэгчдэд хүргэж өгье гэж бодлоо. Тэгээ энд бол нэлээд сонин зүйлүүд ярьсан байна лээ. За тэрээр нэг шууд юу гэж хэлж гэнэ үү гэхээр ерөөсөө инх тайван дайныг зогсоох, инх тайван тогтооход Украинд инх тайван тогтооход саад болж байгаа гол хүн бол Зеленский гэж хэлж байна. Нэгдүгээр. Тэгээд дээр нь ер нь бол өөрөө жижигчин хүн. Тэгээд энэ жижигчнийхаа энэ арга хэрэгслийг бол мундаг ашигладаг. Тэгээ өөрөөр хэлбэл байнга маск зүүдэг хүн гэж ярьсан байна лээ. За тэгээд нэг эвгүй зүйл нь бол хүнийг нэг удаа ашиглаад л ер нь хайдаг шахуу. Тэгээ ярьж байгаа юм болгоно нь бодит байдалд нийцдэггүй, худал хуурмаг байдаг юм а гэж тэрээр хэлсэн байна. Энэ эмэгтэй дэрэгдэн одоо 2 жил ажиллана гэдэг бол ер нь тэгээд Зеленскийн ойролцоо байнга одоо хэвлэлийн төлөөлөгч гэдэг хүн чинь байнга дэрэгдэн байдаг учраас тэр хүнийг бол нэлээд сайн судалсан байж таарал да. За тэгээд мань хүн бас юу гэж хэлж яана лээ л дээ. Хэдийгээр Зеленский ерөнхийлөгчийг шүүмжилж байгаа ч гэсэн одоо би Оросын талын довтлогоог бол зөвтгөхгүй. Оросын тал бол өрн Украины ард түмний эсрэг гэмт хэрэг үлдэж байна гэдгийг бас хавчуулаад авч байна л дээ. За тэгээд ер нь өрнөдийн орнууд Зеленскийг бол өрн боловсрал багтай, мэдлэг муутай гэдгийг мэдхийн дээдээр мэдж ийсэн. Гэхдээ түүнийг нэг өдрийн дотор баатар болгосон, домог зохиогоод баатар болгосон гэж Юлия Мендель хэлж байна.
За тэгээд Зеленский юу гэж яах вэ гэхээр хэлсэн үгэндээ ер нь эзэн бол чаддаггүй. Тэгээ хоосон амлалт өгдөг. За тэгээ хүмүүсийг урлуул зөнд нь хайдаг гэж. Ийм одоо эвгүй зантай гэдгийг онцолж тэмдэглэж байна лээ. За Украиныг дэмжихийг хүсэж байгаа бол ер нь энгийн хэлэлцээр байгуулахыг л хүсэх хэрэгтэй. Өөр юм байхгүй. Тэгэхээр Украин оршин тогтнох цорын ганц зам бол өнөөдөр энэ энгийн хэлэлцээр байгуулах явдал юм а гэдгийг энэ эмэгтэй хэлсэн цохон тэмдэглэж байна лээ. Тэгээд яг хэрэг дээрээ Украины ард түмэн өнөөдөр устж үгүй болохын ирмэг дээр байна гэж хэлж байна. За ер нь тэгээд цааш нь өөрөө юу гэж ярьж яах вэ гэхээр 2000 үгүй 2001 онд хүн амын тооллого явсан. Энэ тухай Таркер Карлсон асууж байна л дээ. Ер нь одоо Украины хүн ам хэд байна вэ гэж асуусан байна лээ. Тэгээд 2000 байна уу 2001 онд хүн амын тооллого нь явсан юм байна. Тэгээд тэр үед 42 сая хүн амтай байсан гэж ярьж байгаа юм байна лээ. Тэгээд намайг түүнээс хойш тэгээд ерөөсө тооллого хийгээгүй гэж. Тэгээд намайг ажиллаж байх үед одоо манай албаныхан 34-өөс 37 сая хүн гэж ярьдаг байсан гэж байна. За тэгээд өнөөдрийн байдлаар бол 10 сая хүн дөрвсөн гадагшаа гол төлөв барууны орнууд руу. За тэгээ эзлэгдсэн газар Орос руу дөрвсөн хүнийг хасах юм бол ер нь ойролцоогоор нэг 25 сая хүн байхаа гэж ярьж байна. За энэ 25 сая хүний 11 сая нь тэтгэврийн хүмүүсээ гэж. Цаана нь ажиллах чадвартай 10 сая хүн байвал дээдийн заяа. Тэгээд тэтгэврт гарсан хүмүүс нь одоо өнөөдрийн байдлаар нэг 75-аас нэг $200 хооронд тийм тэтгэвртэй байдаг гэж байна. За энэ мөнгөөр бол амьдрахад тун хэцүү. Юмны үн цэн одоо тэгэл халаалт малаалт ус мусаа ингээл тооцоолоод цахилгаана тооцоолоод үзэхэд бол энэ мөнгө нь хаана ч хүрдэггүй юм а гэж хэрж байна. За тэгээд нэг эвгүй тийм жишээ гаргаж хэлж байна л дээ. Саяхан нэг алдартай кино найруулагч гэртээ өлбөрч өгсөн тухай бичсэн байна лээ. Тэнд мэдээ гарсан юм байна. Тэгээд ер нь олон хүн даарснаас өлснөөс болж нас барж байгаа тухай ер нь хизээ нэгэн цагт бид бол тодорхой мэдээлэл олж авах байхаа гэсэн зүйлийг ярьж байна лээ. За тэгээд дайнд хэдэн хүн өргөцсөн бэ? Украины талаас гээд асуухад ер нь тодорхой тоо хэлж чадахгүй байна лээ. Ягаад гэвэл үнэхээр энэ тоо бол ерөөсөө би одоо зөндөө үзэл байхад бол ерөөсөө янз бүрийн тоо гарч байгаа учраас одоо чи тийм байна, ийм байна гэж хэлэхэд бол тун хэцүү юм байна лээ. Гэхдээ би чивэтээр өмнө нь ярьж байхдаа бол энэ ялангуяа барууны том мэрэгжилтэн олон улсын харилцааны одоо профессор Эрдэмтэн мэрэгдийн ярьж байгааг үзэхэд бол ерөөсөө дайны талбар дээр ер нь хоёр одоо Украины одоо алдсан хүний тоо бол одоо цэргийн тоо бол 10 дахин илүү гэж 1.10-ын харьцаатай байгаа шүү гэдгийг одоо Америкийн за тэгээ Европын орнуудын зарим одоо судлаачид бол энэ тоог хэлж ийсэн. Тэгээд энэ өмнө нь бол нэлээд их олон удаа яригдж ийсэн нэг тоо бол Украин бол ерөөсөө сая гаруй хүн цэргээ энэ дайнд бол алдсан гэж ярьдгийн байна лээ. Тийм учраас бол энэ яг одоо албан ёсны тоо гэж хэлэхэд бол бэрхшээлтэй юм байна л дээ. За тэгээд Зеленский ер нь бол Зеленскийн тухай ярихдаа энэ хүн камерын өмнө гайхалтай залуугийн дүрд тоглодог гэж хэлж байна лээ. Аргач байхгүй нөө өөрөө жижигчин хүн. Тэгээ инээдмийн жижигчин хүн шүү дээ. Тэгээ камерын ард гараад ирэхээр танигдахгүй болдог гэж. Тэгээд Зеленскийтэй 2 жил хамт одоо ажиллаад байхад 2 зүйлийг давтаж хэлдэг байсан гэж хэлж байна лээ. За нэг нь бол ерөөсөө Украинд ардчлалд
Украин улс ардчлал бэлэн биш байна гэж. Нэгд. Хоёрдугаарт нь Украинд дарангуйлал хэрэгтэй гэж. Ийм хоёр зүйлийг олон удаа давтаж ярьдаг байсан гэж. Тэгээд ийм хүн ардчлалын нүүр царай байж чадах юм уу гэж тэр Юлия Мендел ярилцсан дээр тэмдэглэж хэлж байна л дээ. За тэгээд Зеленский өөрийгөө яг одоо хүн болсныгоо тэгэд тайлбарлаж байна л дээ. Зеленский өөрийгөө өөр нь Оросын холбооны улсад олсон хүн гэж. Тэрээр одоо Оросын сурталчилах уулын сувгуудад ажиллаж байсан. За тэгээ амьдралдаа ер нь бол амьдрал нь бол тун хангалуун байсан. Тэнд одоо Оросод байж явах үедээ кинонд тоглож байсан, телевизэд одоо олон нэвтрүүлэгт ордог байсан. Олон сая доллар олсон доо гэж Юлия хэлж байна л дээ. Тэгээд Донбасст одоо жишээлбэл анхны тогтолгоо болж Орос Кремийг нэгтгэх үед тэр чинь бол 2014 он шүү дээ. Орост одоо цагийг сайхан өнгөрөөж байсан нэг ингэж хэлж байна лээ. Тэр кино тоглож байсан яг тэр үед. Тэгээ 2019 онд үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж хэлж байна лээ. Тэ. За одоо би Зеленскийн тухай ном бичиж байгаа гэж хэлж байна лээ. Одоо нэг шинэ ном бичиж байгаа юм байна. Нилээн их бас гайгүй хэмжээний мөнгө цаадуул нь бол амлсан бололтой юм шиг байна лээ. Тэгээд энэ номоо одоо бичиж байгаа гэж ярьж байна. За тэгээд энэ номондоо бол Зеленскийн тухай үнэн мөнийг нь би одоо гарганаа. Тий. Донбасст жишээ нь одоо Донбасст дайм болж байх үед Зеленский Кремэд найзуудтайгаа хар тамхи татаж цагийг сайхан өнгөрүүлж байсан шүү гэдгийг хэлж байна. За тэгээд Кремэд бол хэд хэдэн үл хөдлөх хөрөнгөтэй байсан. Тэгээ 2014 оны 5 сарын тухай ярьж байна гэж өөрөө хэлж байна л дээ. Тэгээ тэр үед Крем Оросих болчихсон үе байсан шүү дээ гэж бас тэмдэглэж байна лээ. За тэгээд Зеленский сонгогдохдоо инк тайвны төлөө ажилланаа гэж амлаж байсан хүн. За Путиний өмнө өвдөг сөгдөөд дайна зогсоохыг гуйна гэж гарч ирсэн хүн шүү дээ гэж. Тэгээ Украины ард түмэн дайны эсрэг байсан учраас л Зеленскийг дэмжсэн гэж. Тэгээд тэр Украин Орос хоёр бол ер нь хоёулаа одоо оршин тогтнох ёстой. За тэгээд хамт байх юм бол Орос Украин хоёр хамт байх юм бол энэ нь хүмүүсийг илүү хүчрхэг болгодог. Бид Оростой найзлах хэрэгтэй гэж ярьж байсан гэж ярьж байна. Одоо тэр сонгогдох үедээ шүү дээ. Тэгээ одоо болохоор үндэсрэх үзлийг баримтлагч болж хувирсан гэж Юлия Мендел хэлж байна. За энэ бас нэг жишээ гаргаж хэлж байна л дээ. Тэр Зеленский Парист 2019 оны 12 дугаар сард Путинтай уулзахад нь тэр Юлия Мендел хамт байсан юм байна. Тэгээд тэнд Путинд Зеленский юу гэж хэлсэн гэхээр Украин хизээч НАТОд элсэхгүй гэж ам өчгөө өгч ийсэн гэж хэлж байна. Тэгээд дараа нь 2024 оны 10 сард парламентод ялалтын гэдэг нэртэй төлөвлөгөөг танилцуулж байхдаа НАТОд элсэх нь хамгийн чухал зүйл гээл байр сууриа 180 градус өөрчлөөд л ярьж байна гэж энийг цохон тэмдэглэж хэлж байна л да. За тэгээд 19-20 онд хиний Зеленскийн рейтинг нэлээд эрчимтэй унсан юм байна л да. Унаж эхэлсэн юм байна. Тэгээд түүнээс Зеленский ихээхэн айж твдсэн бололтой. Тэгээ ер нь харилцаа холбооныхаа багийг ерөөсөө муу ажиллаж байна гэж тэднийг буруутгаж байсан гэж байна. Тэгээ тэднийг цуглуулад юу гэж ярьсан гэхээр ерөөсөө улс орныхаа байдлын талаар та нар дандаа сайхан эрэг мэдээ түгээж бай.
гэж өвдөө үргэлжсэн юм байна. Тэгээд эрэг зүйл ярих мэдээ тун бага байна шүү дээ. Амлалтаа биелүүлж засгийн газар нь биелүүлж чадахгүй байгааг өөрт нь ингээд анхааруулад хэлэхэд огт хүлээж авах бодлого байсан гэж хэлж байна. Тэгээд улс оронд сайхан юм байхгүй ч сайхан юм байна гэж булан бүрт мянган удаа давтаж яриад байвал итгэжил таараа. Гэж одоо тэднэр үргэлдэж шүү дээ. Тэгээ манай хүн их сонин үг хэлсэн байна. Надад Геббельсийн шиг суртал ухуулах хэрэгтэй байна. Геббельс. Одоо Германы нацистуудын суртал ухуулагч Жозеф Геббельсийг л хэлж байна л да. Тэгээд тэд нар чи хэлж байсан шүү дээ. Худал юмыг мянган удаа давтахад үнэн болдоо гэж. Тэгээд үүнийг нь тэр Юлия тэгээд хамт тэр цуглуулсан хүмүүсийн сонсоод бол бид маш их цочирдсан гэж хэлж байна лээ. Тэ. Энэ их тийм ноцтой их тийм эвгүй яриа гаргаж ирсэн байна л да. Тэгээд одоо болохоор 4 жилийн дараа өнөөдөр украинчууд Зеленскийд итгэхэ болсон гэж хэлж байна. Өнөөдөр Зеленскийн рейтинг бол маш доогуур байгаа. Дахин сонгогдох энэ хүнд бол боломж байхгүй. Одоо сонгуул болох юм бол боломж байхгүй гэж хэлж байна л да. За тэгээд Украины дайныг бас зогсоох боломжтой байсан шүү дээ гэдгийг хэлж байна л да. Энэ тухай чи битээр тодорхой ярьж исэн өмнө. Гэтэ одоо энд өөрийнх нь ярьсан зүйлийг хэлчихье. Стамбулд Зеленский Донбассыг бол Оросын талд өгөхийг зөвшөөрөөд ер нь одоо тэгээ танах болох гэд зөвшөөрсөн байсан байна бүр тэр байтугай. Тэгээ одоо болохоор юу ярьж яах вэ гэхээр Донбассыг өгчихвөл Украины ард түмэн намайг хизээж уучлахгүй гэж сууж байна шүү дээ. 2022 оны эцсээр дайныг бол дуусгах бүрэн боломж байсан. Тэгэхэд Байден Блинкен хоёр байлдгаа цааш нь үргэлжлүүл гэж ятгсан гэж. Тэгээ ямар ч боломжгүй байсныг мэдсээр байж ингэж ятгаж байсныг тэр сурвалжлагч эмэгтэй хэлж байна лээ. За тэгээд Буча хотын аллагыг одоо хүн болгон мэдэн дээ одоо дэлхийд даяар энэ тухайн үедээ яригдж байсан. Тэгээд энийг бол ер нь Оросын тал хийсэн барьсан гэж ярьж ирснийг хүмүүс бол бүгд сонссон байгаа баг. Энэ чинь бол украинчууд өөрсдөө зохион байгуулсан ажил шүү дээ. Тэгээ энийг тэр эмэгтэй юу гэж ярьж яах вэ гэхээр тэр Бучад Зеленский очсон юм байна л да. Тэгээд энэ Бучагийн энэ байдлыг харчаад ерөөсөө инх тайван тогтооно гэж хэлээд Стамбулд үндсэндээ бүх асуудлаар тохирцсон байсан гэж хэлж байна. Тэр нь бол өөрт нь бас энэ эмэгтэйгийн хэлж байгаагаар бол энийг Украиныхан өөрсдөө зохион байгуулаагүй мэтэр тийм л тал руу асуудлыг хөлбөрүүлэх гэж явах шиг байна л да. Тэгвэл ямар ч л байсан энийг харчаад ерөөсөө энэ байдлаар бол дайныг үргэлжлүүлж болохгүй юм байна. Украин маш их хүнд байдалд орох юм байна. Бушуухын асуудлыг шийдэхгүй болохгүй юм байна гэсэн ойлголтоор Стамбулд очисон гэж ярьж байгаа юм байна л да. Тэгээд тэр үед санаж байгаа биз дээ. Стамбулаас ирэнгүүт нь Борис Джонсон гарч ирээд гарын үсэг зурхаа хэрэггүй. Бид нар өөрийн чинь бүр 100% дэмжиж явна. Хизээч чамаг ганцаараа ингэж нь үлдээхгүй. Ялан чинь одоо зэр зэвсэг мөнгө сангаар бүгдээр бүх юмар чамаг хангана гэж хэлээд явсан хүн шүү дээ. Тэгэл энэ даан тэгээд цаашаа үргэлжлээд явсан одоо 5 дахь жил рүүгээ орж байна. За тэгээд энэ эмэгтэй бас нэг сонин нийтлэлийг гаргасан байна лээ. Нэг нийтлэлийг дурдж ярьсан байна лээ. Тэр нь 2023 онд Нью-Йорк Таймс сонинд тийм нэлээд дуулиантай нийтлэл гарсан юм байна лээ. Тэндээ бол ерөөсө гарчиг нь юу гэж хэлсэн гэхээр Украин ард түмэн болон газар нутгийн хооронд сонголт хийх шаардлагатай болно гэж. Өөрөөр хэлбэл ард түмнээ сонгох уу? Эсвэл газар нутгаа сонгох уу гэж.
Тэгэхээр Зеленский юу гэсэн гэхээр Зеленский ард түмнээ сонгоогүй. Газар нутгаа сонгосон гэж хэлж байна. За тэгээд энэ дайнд бол ерөөсөө тэр эмэгтэйгээ хэлж байгаагаар бол ерөөсөө ялж чадахгүй, Украин ялж чадахгүй гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Зеленский ч өөрөө мэдхийн дээдээр мэдэж байгаа. Гэхдээ тэрээр дайныг үргэлжлүүлснээр маш их баяжиж гин гэж хэлсэн шүү. Маш их баяжиж гин. Энийг бол Америкийн том эрдэмтэн судлаачид, шинжээчид бүгдээр л ярьж байгаа шүү дээ. Өнөөдөр дэлхий дээр хамгийн их одоо юунд баригдсан, хэл хахуйд баригдсан улс бол Украин гэж. Тэр дотроо одоо энэ алдартай Ермак, тэгээ Зеленский хоёулаа явж байгаа. Тий. За тэгээд өөрөөр хэлбэл энэ дайнаас мань хүн ганцаараа мань хүн бол одоо тойрон хүрээлэгч нартайгаа л баяжиж байгаа л гэсэн санааг хэлж байна л дээ. Тэгээд Зеленскийг бол төрүүн ч одоо ярьж ил байсан, одоо ч тэрнийг дахин давтаж ярьж байна л дээ. Их туйлбаргүй хүн гэж. Өмнө нь ч одоо тэр нэг юм өнөөдөр нэг юм яриад маргааш нэг өөр юм яриад явдаг гэдгийг дахин хэлээд байна л да. Тэгээ тэн дээр юу гэж хэлж яах вэ гэхээр Мюнхений баг хурал дээр Зеленский гал зогсоохын төлөө байсан. Тэгээд тэр мань хүн юу гэж хэлж байсан гэхээр гал зогсоовол хэлэлцээ хийх боломж нээгднэ. Энх тайван тогтоох боломжтой болно гэж байсан. Тэгээд хамгийн гол нь Путин гал зогсоохын эсрэг гэдгийг мэдэж байсан учраас ингэж ярьж байсан тодорхой шүү дээ гэж хэлж байна. Путин тэрнгүү гал зогсоох асуудлыг бол хэрхэвч зөвшөөрөхгүй гэдэг нь байр суурь нь маш тодорхой. Тэр байр суурь нь хатуу байсан учраас энийг ашиглаж ингэж пропаганд хийж байгаа байхгүй юу? Тэг. Нүүбэн эндэр дээрээс. За тэгээд 24 оны Нүүбэн ерөнхий ассамблеийн чуулган дээр Зеленский гал зогсоохын эсрэг ярьсан. Өөрөөр хэлбэл өмнө нь гал зогсоох нь хэрэгтэй гэж хэлчихээд дараа нь болохоор Нүүбэн эндэр дээрээс гал зогсоохын эсрэг байна гэд яриад өгүүлсэн. Тэгээд тэр нь юу гэж хэлж ийм вэхээр бүр гал зогсоох нь туйлын хариуцлагагүй асуудал. Яагаад гэвэл энэ нь дайныг гацаанаа. Гал зогсоохын эсрэг тууштай байж ирсэн мэтэр өөрийгөө л ярьж байгаа байхгүй юу? Тэгэхээр эн чинь өмнө нь гал зогсоохын төлөө гэж яриад дараа нь гал зогсоохын эсрэг гэж яриад л өөрөөр хэлбэл энэ туйлбаргүй хүн гэдгийг л бол тодорхой харуулж байгаа юм байна л да. За тэгээ 24 оны 6 сард бид нар сайн мэдж байгаа шүү дээ. Швейцарт нөгөө Энктайвны гэдэг нэртэй дээд хэмжээний хурал болсон. Тэгээ тэр эмэгтэй хэлж яана л да 160 улсын төлөөлөгч тэнд очсон гэж. Гэхдээ 160 биш юм шиг байна лээ. Арай бага. Тэр чинь нэг тоогийн эргүүлээд харахад бол нэг 92 улс олон улсын 8 байгууллага оролцсон юм шиг байна лээ. Гэхдээ тэр эмэгтэй бол 160 улсын төлөөлөгчд тэнд оролцож байсан гэж. Тэгээд Швейцарын тал ер нь Оросыг өрөвл яах вэ гэхэд Зеленский Украины тал бол эрс эсэргүүцсэн гэж байна. Тэгээд тэрнийга юу гэж тайлбарлаж яах вэ гэхээр ер нь ёс суртахууны хувьд ч ийм алхам хийж болохгүй. Тэгээд ч Путинд ер нь үргэлжлүүлсэн даралт шахалт үзүүлэх шаардлагатай байна. Тийм учраас бол энэ хүнийг бол энэ олон улсын Энктайвны баг хуралд бол өрж болохгүй гэсэн байна лээ гэж хэлж байна лээ. За тэгээ Зеленский энэ энхийн төлөвлөгөө гэж бас дэвшүүлж ирснийг бид нараас бас ярьж ирсэн. Тэгээ тэр үедээ Курскийн районд зэвсэг халдлага хийхээр төлөвлөж байсан. Тэгээд энхийн төлөвлөгөө гаргаж ирж байгаа мөртлөө Курск руу дайралт хийхээр төлөвлөж байна гэдэг чинь ер нь ийм юм хийж болдгийм үү гүм үү гэдгийг энэ сурвалжлагч эмэгтэй онцлон тэмдэглэж байна л дээ хэлсэн үгэндээ. За тэгээд бас нэг зүйлийг тэмдэглэж байна лээ Юлия 24 оны 11 сард тэр эзлэгдсэн газар нутгийг төр хугацаагаар Оросын мэдэлд бүлээн зөвшөөрөхөөр шийдсэн байсан. Гагцгүй харин ингэхдээ тэр газрыг өөр аль нэгэн улсын хяналтад байлгая гэсэн санал тавьж ирсэн юм байна лээ. Тэр үнэхээр тийм яриа үүсчээс гарч ирсэн л да. Тэгсэн мөртлөө хэдэн хоногийн дараа миний энэ ярьсан зүйлийг бол гуйлж байна гэд эргээд буцсан гэж
Юлия Мендел тэмдэглэж хэлсэн байна. За тэгээд түүнээс гадна одоо энэ дайныг дуусгах чиглэлээр энэ бас улс орнууд төрөл бүрийн санаачлаг гаргаж ирсэн л да. Тэгэхэд Зеленский зуучлагч 7 улсад дайныг дуусгахын тулд Оросын талтай хэлэлцээ хийнэ гэж амлаж байсан байна. Амлаж байсан атлаа бүгдийг нь хуураад өнгөрсөн. Өөрөөр хэлбэл хэлэлцээ хийх ямар ч сонирхолгүй байна гэдгийг бол тодорхой харуулсан. За ингээд мань хүний хэлж байгаагаар бол ерөөсөө Зеленский байгаа цагт бол дайн дуусгах тухай асуудал байхгүй шүү гэж хэлж байна. Тэгээ Мюнхений баг хурал дээр Зеленский Унгарын ерөнхий сайд Виктор Орбаны эсрэг үгээр дайрсныг бид нар мэдж байгаа шүү дээ. Тэгээ дараа нь Орбан тэр ерөнхий сайд Орбан 90 тэрбум евроны зээлийн асуудлыг гацаасан. Тэгэхээр хэл амаар дайрч байхад Орбан юу боллоо гэж дэмжихвүлээ тэгээд тэр эмэгтэй хэлж байна л дээ. Тэгэхээр Оросоос Унгар газрын тос импортлдог. Энийг бол хүн болгон мэдж байгаа. Тэгэхээр саяхан тэр дамжуулах хоолойд гэмтэл гарсан гэж байгаа. Тэр гэмтэл юунаас болж гарсныг бол гарсан тухай яриаг үл байна л дээ. Тэгээд наана болохоор Оросын эсрэг тэмцэж байгаа дүр эсгэж байсан гэж хэлж байна л да. Одоо бараг л одоо энэ газрын тосыг гаргахгүй Европын орнууд руу явуулахгүй гэсэн бодолтой байсан гэсэн санаа гаргаж хэлж байна л дээ. Тэгээд цаагаараа болохоор Европын комиссийн шахалтаар засвар хийж ажилд нь оруулж байсан гэж хэлж байна. Энийг иймэрхүү л хүн гэдгийг. Тэгээ хамгийн их хэмжээний газрын тос байгалийн хий авсан улс бол хэрэг дээр Унгар биш шүү дээ. Ноднин гихтэл Франц хамгийн их хэмжээний байгалийн хий газрын тосыг Оросын холбооны улсаас импортлж авсан. Тэгээд оруулж ирээд бас цааш нь тодорхой хэсгийг Германд зарж байсан шүү дээ гэж байна. Тэгэхээр яахаараа Зеленский Орбаныг шүүмжлээ зогсож байдаг. Тэгсэн атлаа Францын Макроныг огт шүүмжлэхгүй байгаа нь ямар учиртай юм бэ гэдгийг хэлж байна л да. Тэгээд бас Зеленский ер нь хар тамхи татдаг тухай асууж байна л да. Тэгээд тэр хэрэгэлдэг үү гэж асуухт нь бол ярьдаггүй л болохоос хүн болгон мэддэг шүү дээ гэж хэлж байна лээ. Би татаж байхыг хараагүйч олон хүн түүний дотор эмч нар, хамтран ажиллагч нар нь Зеленскийг янз бүрийн клубуд гэж байгаа юм. Одоо цэнгэний газруудад хэрэглэж байсныг нь бол нотолж ярьдаг байсан гэж хэлж байна. Тэгээ 21 онд тэр хар тамхиг квартал 95 хангадаг байсныг нь мэдэж авсан гэж хэлж байна лээ. Тэр квартал 95 студи байдгийн байна л да. Тэр нь бол нөгөө 6 цэнгэний контент үйлдвэрлэгч хамгийн том компани нэг юм байна. Украинд. Тэгээд тэр Зеленскийн компани гэж хэлж байна лээ. Хэрэг дээрээ. Тэгээ кокаин хэрэгэлдэг байсан юм байна лээ гэж хэлж байна лээ. Кокаин гэдэг чинь нэлээд ноцтой хар тамхи шүү дээ. Тэгээ яг өөрийгөө хэлээл байна л да. Би өөрөө хараагүйч ярилцлага өгөхийн өмнө Зеленский ванны өрөө рүү ороод 15 минут алга болдог байсан гэж хэлж байна лээ. Тэгээ гараад ирэхээр огт өөр хүн болоод гараад ирдэг байсан. Бөөн энерги юу ч ихэд бэлэн мэт харагддаг байсан гэж хэлж байна лээ. Энд чинь тэгээд тэр хар тамхи татчихсэн нь бас үнэн болж таарах гал байна л да. Энэ хүний ярианаас. За тэгээд сонгуулийн кампанийн үеэр энэ хар тамхи хэрэгэлдэг тухай асуудал гарахад Зеленский Порошенкод за хоёулаа хамт шинжилгээ өгье гэж санал тавьж байсан юм байна л да. Тэгээд мань хүн Зеленский яасан гэхээр найзынхаа эмнэлэгт очоод шинжилгээ өгөөд тэгээд шинжилгээг нь найз нь сайхан явахт хар тамхи байхгүй цуснд нь байхгүй байна гэдэг шинжилгээний хариуг гаргаад өгсөн юм байна л да. Тэгээ яагаад бол эн чинь бол тэр он сар өдрөөрөө бол их зөрж исэн гэдгийг Юлия Мендел тэмдэглэж хэлж байна л да. Тийм учраас энэ нь томоохон дуулаан шуугаан тухайн үедээ дэгдэж байсан гэж хэлж байна лээ. Тэгээ Украинд бол бас эрхчлөө гэж юм алгаа гэж хэлж байна лээ. Юм болгоныг Зеленский одоо хориглож байна. Хачиргалтаа нэг сонин журам тогтоосон гэж хэлж байна лээ. Тэр нь юу гэхээр өглөөвөр 9 цагт машины хөдөлгөөнийг зогсоож төрийн дуулалыг
сонсох журам тогтоосон гэж хэлж байна лээ. Өөрөөр хэлбэл годамжинд явж байгаа бүх машинууд 9 цагт болвол зогсоод цонхоо онгойлгоод тэгээд төрийн дуулыг сонсох нь байна шүү дээ. Нэг ийм доо сонин хачирхалтай ийм журам тогтоож байсан гэж ярьж байна. За Оростой ямар нэгэн холбоотой юм байвал бүгдийг хоригдж байна гэж байна. Тэгээд сүмхийд гэж байна, жүжигчд гэж байна, яруу найрагчд гэж байна, зохиолчд, сурвалжлагчд бүгдийг ер нь аль болохоор ерөөсөө Оросын талын юмыг л ярих юм бол бүгдийг нь бол хоригддог. Ийм л хоригддог хүн. Юм бүхнийг цуцалдаг, бүхэл бүтэн жишг бий болж байна гэж тэр эмэгтэй ярилцлагандаа хэлж байна л дээ. Тэгээд жишээ нь Зеленскийн эсрэг, дайны эсрэг санаа бодлоо бичиж байгаа блогеруудыг хүчний байгууллагуудаар дарамтлуулах ажлыг зохион байгуулдаг гэж хэлж байна лээ. Тэгээд эх орноосоо уруулсан хэрэг үүсгэж хүмүүсийн амыг үнсээ таглаж байна. Тэгэхээр ийм хэрэг сүүлчийн 4 жилд бол олон удаа хэд дахин нэмэгдсэн гэж тэмдэглэж байна лээ. За энэ эмэгтэйгийн ярьсан яг гол зүйлүүд нь бол энэ байна. Би одоо нэг 2 3 хаан зүйлийг нэмээд хэлчихье. Энэ саяхан цаг ер нь дуусч байна. 3 минут байна. За. Тэ. Путин энэ ялалтын баярын үеэр Украины дан төгсөл рүүгээ дөхөж байна гэж хэлсэн. Энэ нь бол олонний анхаарлыг татсан байна лээ. Тэгээд судлаачд бол энэ мэдээллийг ер нь Орос улс буулт хийхэд бэлэн болсны тэмдэг бишээ. Харин тулааны талбарт давуу байдал тогтоож түүн дээрээ тулгуурлан нарийн тооцоотой алхам хийж байна гэж үзэж байгаа юм байна лээ. Тэгээ хоёр талын байр суур хол зөрүүтэй хэвээр байгаа учраас дайн зөвхөн тулааны талбар дээр шийдэгдэнэ гэж ярьж байна. Тэгээд энэ Орос Украины цэргийн хүчин чадлыг туйлдуулан эцсийн цэгт нь хүргэсэн гэж байна гэж үзэж байна. Тэгээ Украины цэргийн ажиллагааны нөөц бүрэн шавхацныг бас нотолж гин гэж бас хүмүүс нотолж ярьж байна. Тэгээд цэргийн тусгай ажиллагаа нь Украиныг бууж өгүүлэх эсвэл цэргийн хүчээр бүр мөсөн устгах замаар зорилгодоо хүрнэ гэдгийг баттгаж байна гэсэн дүгнэлтийг Эрдэнэтэд бол хийж байгаа юм байна лээ. За би ингээд түргэн энийг хэлчихлээ. Ягаад гэвэл нөгөө цаг дуусч байгаа учраас ийм зүйлүүдийг л би мэдээлэл болгож хийе. За ингээд үгээр би дууслаа. Бид хоёр ингээд ойрхон одоо ингээд маргааш өглөө ч юм уу дахиад хийн. Өөр сэдвэр. Тэгээ ойрхон 2 3 сэдвэр нэвтрүүлэг хийх гэж байна. Ягаад гэхээр бид хоёр бараг 14 хоног завсарлцлаа. Тэгээ ярих сэдвүүд нэлээд байгаа. За Украины асуудал дээр бол саяын одоо эмэгтэйгийн ярианаас нэлээд юмнууд харагдж байгаа. Та сая хамгийн сүүлд хэллээ. Байдлыг Украины фронтын байдал бол Оросын талд нэлээд давуу талтай байгаа. За сүүлийн нэг хэд хоногт дроны довтлогоогоо ширүүсгэж байна Украины тал. За тэр бол Москвад бас цохилт өгсөн байна. Гэхдээ ийм юмыг анхаарах хэрэгтэй гэж Мершаймер доктор яринлээ. За Украин дрон бол одоо мэдээж одоо гүн рүү одоо Оросын гүн рүү нэвтрэх тийм чадвартай байна. Гэхдээ одоо тийм сүйдтэй хохирол учруулж чадахгүй. Өөрөөр артиллерийн цохилт шиг тийм цохилтыг өгөх боломжгүй. За энэ дроны одоо хөгслийг бол барууныхан одоо зориудаар одоо үйлдвэрүүдийг нь байгуулж өгч, тоног төхөөрөмжүүдийг нь үйлдвэрлэж өгөх маягаар ингэ дэмжиж байгаа. За энэ бол үндсэндээ ямар ч одоо ач холбогдолгүй юм хийж байгаа юм аа. Украинд бол ялах боломж эхнээсээ аваад эцсээ хүртэл байхгүй гэдгийг одоо цохон тэмдэглэж хэлж байна л дээ. Тэгэхээр бол фронтын нөхцөл байдал бол Оросын талд давуутай хэвээрээ байгаа. Сүүлийн үед бол нэлээд одоо ширүүсэж байгаа. Нэлээд одоо агцтай байгаа. Ийм байдалтай байгаа юм билээ. За ингээд баярлалаа. Эрдэнэ зүүн сайтанд баярлалаа. Тэгэхээр дараагийнхаа нэвтрүүлгийг хоёлаа үргэлжлүүлээд хийнэ. Баяр та. За. Анхаарал сонсон. За баяр та.